Invescore Capital үнцаасаа компани 2018 онд анх үүсгэн байгуулагдчихсан. За бид өдгөө 8 дахь жилдээ Монголын хөрөнгөний зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчлэгээ хөрөнгө оруулагч ба харилцагч нартай нээлттэй болон хаалттай зах зээл мөн олон нийтээс татан төлөвлөх IPO өрөөнд явж байна. За бид энэ хугацаанд нээлттэй зах зээл дээр нийтдээ 83 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төлөвлөсөн ажиллаж байна. За үүнээс 35 тэрбум төгрөг IPO буюу за Coupé буюу Innovation Investment, Logistic Holding, мөн Voyage буюу NGL Aqua гэх зэрэг компаниудаас нийтдээ 35 тэрбумын 3 гаруй альцчаас татан төлөвлөсөн амжилттайгаар ажиллаж байна. За мөн хоёр дахь арилжааны этгээв нийтдээ 536 тэрбум төгрөгийг биржийн арилжааны өрөөнд хийсэн. Эслийн хувьд нэлээд томоохон үзүүлэлтийг үзүүлж байна. За эдгээр төслөөс онцлол NGL Aqua буюу Voyage усны үйлдвэрийн Өмнөг аймагт усны үйлдвэр байгуулах төслөөсөн бөгөөд за энэ тухайн бус нутагтаа эдийн засгийн болон нийгмийн томоохон нөлөө үзүүлэх төсөл болж чадсан гэлээ. Хаалттай зах зээлийн хүрээнд нийтдээ 31 төслийн 151 тэрбум төгрөгийг OTC маркетаас татан төлөвлөж чадсан байна. За эдгээр төслүүдийн за хоёр дахь арилжаанууд бол нийтдээ энэ хугацаанд 510 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. За эдгээр манай гаргасан бондууд нийтдээ 3-4 удаа зах зээл дээр эргэлсэн гэсэн. За энэ нь юу гэсэн үг гэхээр зах зээл дээр манай бондуудын эрэлт идэвхтэй байна гэсэн. Мөн арилжааны бондуудаас гадна нийгмийн ажиллагааны хүрээнд хог хаягд дахин боловсруулах, за мөн жил 7,000 орчим хар дугуулгын материалыг дахин боловсруулах, олон улсын анхны стандарттай үйлдвэр, жилд ойролцоогоор 1000 орчим автомашин мэтрэг цамц дахин зэмлэх хүчин чадалтай үйлдвэр, Монгол ханьны насаар агаар шүүгч үйлдвэрлэдэг. За нийтдээ жилд 60,000 орчим агаар шүүгч үйлдвэр хүчин чадалтай үйлдвэртэй амжилттай хамтран ажиллаж, энэ ойролцоогоор 30,000 модыг байгаль тархинтай адил хэмжээний нөлөөг үзүүлж байна. Бид хөрөнгөний зах зээлээр үргэлж анхдагч авах хичээсээр ирсэн. Хаалттай зах зээлийн хувьд бондын транчилтын схем, нээлттэй зах зээлийн хувьд хөрөнгө баталгаажсан үнцаас FPO, ETF, үл хөдлөх хөрөнгөний рейт зэрэг бүтээгдэхүүнийг зах зээл нэвтрүүлсэн анхдагч болж чадсан байна. Харилцагч хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцоход илүү хэлбэр, найдвартай, процессын алдаагүй байх боломжийг бүрдүүлж хамгийн сүүлийн аппликейшнийг хөгжүүлж нэвтрүүлсэн. Зөвхөн аппликейшн суурилсан тийм нэмэгтийг бүтээгдэхүүнийг зах зээл нэвтрүүлсэн хоёр дахь арилжааны нэтвэрийг нэмэгдүүлж чадсан байна. 2025 онд толгой компани буюу Invescore санхүүгийн бүрэгдэхүүнтэй хамтран Лондонгийн хөрөнгөний биржийн үндсэн самбар буюу арилжааны хамгийн идэвхтэй талбарт RTO буюу уруу арилжааны аргыг ашиглан Монголсоос анх удаага лист компани болчихсон. Энэ цаашдаа олон улсын хөрөнгөний зах зээл дээрээс зөвхөн бондын аргаар бус equity буюу урт хугацаа санхүүжилтийг татан төвлөрөх шинэ гарцыг нээж байна. Бид үнцаасан компани дундаа анх удаага мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын 27,001 2022 стандартыг Монголын хөрөнгөний зах зээл дээр мэдээллийн аюулгүй байдлын стандартыг олон улсын түвшинд хүргэж шинэ жишгийг тогтоож чадсан байна. Ингээд 2 жилийн хугацаанд 1.8 төгрөгийн анхдагч болон хоёр дахь арилжааг амжилттай хийж үүссэн байна. Энэ хүрээнд 50 орчим компани бизнес үйл ажиллагааг дэмжин Монгол улсын эдийн засаг болон хөрөнгөний зах зээлийн хөгжил багагүй хөрөнгөнийг оруулж чаджээ. Бид цаашдаа хөрөнгө оруулагч хамтран ажиллах компаниудаа мэргэжлийн ёс суртахуур өндөрт баримтлсан хөрөнгө оруулалтын мэргэжсэн зөвлөх компани байна. Хөрөнгө оруулалтын мэргэжсэн зөвлөх Invescore Capital.